Бүгдээрээ сайн уу? Ерөөлийн сувагтай хамт байгаа та нартай баярлалаа. Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. За, Үлс 11-р бүлгээс ойлгосон зүйлээ даруугаар хуваалцъя. ертөнцийн эзэн минь ээ, баярлалаа энэ цагийн төлөө. Энэ цаг таны нэрийг дуудаж байна. Есүсийн нэрийг дуудаж байна. Таны өмнө сууна гэдэг юутай их баяр хөөрвэ. Таныг дуудана гэдэг, тантай хамт цагийг өнгөрөөнө гэдэг ямар их ивэл өрөөлөг эзэн минь. Танд баярлалаа. Энэ цагийн эхнээс нь дуустал та ариун сүнсээр удирдах болтугай гэж эзэн Есүс Христийн нэрээр гойн залбирч байна. Амен. Петрийн мэдэгдэл гэсэн гарчигт 11-р бүлгийн 2-оос 10-р эшлэлдэр ингээд Петр Иерусалим хотод ирэхэд Есүст итгэсэн эр хүн бүр хөвч хөндүүлэх ёстой хэмээн сургадаг хэсэг хүмүүс түүнтэй уулзаад та юунд хөвч хөндүүлээгүй хүмүүстээр очиж хоол идээд байгаа юм бэ хэмээн шүүмжилжээ. Харин Петр тэдэнд уг байдлыг эрэм дараатаар нь тайлбарлан хэлэхдээ нэгэн удаа Эфу хотод байхдаа би ертөнцийн эзэнтэй ярьж байлаа. Гэнэт тэр үед би нэгэн үзэгдэл үзэж асар том дэлгэсэн даав мэт юм доош бууж байх нь харагдав. Түүний дөрвөн өнцгөөс нь бариад тэнгэрээс буулгаж байгаа мэт харагдсан бөгөөд улмаар тэр нь миний дэргэд буугаад ирлээ. Доторхыг нь өнгийн харвал янз бүрийн араатан амьтад хевлэр явагчд болон жигүүртэн шууд байв. Тэгтэл Петрэ босоод энэ амьтдыг алж идсүгэ гэх дун сонсогдоход нь би үгүй их эзэн минь, би цээртэй бузар амьтдыг хизээж идэж үзээгүй гэж хэллээ. Гэтэл тэнгэрээс ирэх дун дахин сонсогдож ертөнцийн эзний ариусгасан зүйлийг чи цээртэй тооцох ёсгүй гэж хэлсэн юм аа. Энэхүү дуу гуравтаа сонсогдоод нөгөө дэлгэсэн даавуу шиг юм дахин тэнгэрөөд дээш гарваа. Амен. За 18 дугаар эшлэлдэр энэ үгийг сонсоод тэд таг дуугүй болцоожээ. Улмаар тэд ертөнцийн эзнийг магтан хүндэлж тэгвэл ертөнцийн эзэн еврей босчуудыг хүртэл гэмт амьдралаас нь салгаад мөнхийн амьдралд оруулах юм байна гэж хэлцгээв. Амен. За ийм үйл явдлууд болж байна. Тэг онцгойлон 9-р эшлэлдэр ертөнцийн эзний ариутгсан зүйлийг чи цээртэй тооцох ёсгүй гэж хэлж байгаа Бурхны үг. Тэг энэ үгийг Петр дагаж энэ үгийг хэрэгжүүлснээрээ Петрийн амьдралд болон эргэн тойронд нь ямар өөрчлөлтүүд, ямар шинжилэлтүүд, ямар ивэл өрөөлүүд болж ийн гэдгийг надад ариун сүнс. Петрийн хувьд бол ер бусын амар тайван ирж байна. Тэгээ дээрэс нь хил хязгаар нь бас өсөж байна. Өмнө нь бол энийг идэж болно, энийг идэж болохгүй гэж бодож хэрэгжүүлдэг байсан бол тэр болохгүй гэсэн зүйл нь ч гэсэн бурхан хэрвээ зөвшөөрөх юм бол бурханы хүсэл байх юм бол болж болдгийм байх гэдгийг бас ойлгож байна. Тэгээ энэнгээрээ дамжуулаад өмнө нь амсч үзээгүй амтаа мэдэрч байна. Энэнгээрээ дамжуулаад хийж үзээгүй үйлдэлээ хийж үзэж байна. Явж үзээгүй замаараа явж үзэж байна. Сонсож үзээгүй тэр мэдээгээ сонсож үзэж байна. Хил хязгаар нь бүр илүү ихэр өсөж байгаа. Энэ нь гэхдээ бурханы тэр тушаалыг, бурханы тэр үгийг дагснараа Петрийн амьдралд ийм ивэл өрөөлөд ирж байна. Тэгвэл тэр эргэн тойрны хүмүүст нь ямар ивэл өрөөлөд ирж байна гэхээр тэр хоцлуулаагүй байсан хүмүүс хүртэл авралыг авч чөлөөлөгдөж байна. Тэгээ дээрэс нь бурханы ариун нэр алдаршиж байна. Бурханы ариун нэр зөвхөн тэр итгэгч хүмүүстээр зөвхөн тэр газар л алдаршдаг байсан бол олон айл өрхүүдэд, олон ирчүүдэд, олон хүүгүүдэд, аавуудад тэр бурханы сайн мэдээ хүрж байна. Тэгээ энэ нь зөвхөн Петр өөрөө бурханы үгийг дуулууртаа дагснараа ийм гайхамшгүүд, ийм гайхалтай зүйлүүд болж байна. Бурханы ажил цаашаа үргэлжилж байна. Энэ дээр ариун сүнсний надад сануулж байгаа зүйл нь болохоор бурханы тушаалуудыг дагснараа онцгойлон бүр тухайн үед нь хий гэсэн зүйлийг нь цагт нь хийж хэрэгжүүлж үйлдэснээрээ миний амьдралд хийгээд бусад хүмүүст эргэн тойронд минь бас ямар их ивэл өрөөлүүд ирнэ гэдгийг, ямар их гайхамшиг болно гэдэг, бурханы хаанчлал бас ямар их тэлнэ гэдгийг бас эндээс сануулж байна л да. Тэгээ та нарыгаа бас урамшуулахад, та нарыгаа урайлахад бүгдээрээ бурханы хий гэсэн зүйлийг тухайн үед нь, тухайн цагт нь хийж, үйлдэж ямар ч тийм асуулт асуухгүйгээр бурхан цэвэрл гэсэн бол тэр цэвэр, тэр бурханы цэвэр гэсэн зүйлийг би эсэргүүцэж, би
энд шүүдэг хэм бэлээ. Тийм учраас Бурхны хий гэсэн зүйлийг тухай цаг бүрт нь бүгдээрээ хийцгээе гэж бас уриалж байна.